Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зардал удирдлагын бүртгэлтэй холбоотой дараагийн сэдэв маань капитал төсвөлөлтийн шийдвэр гэж. Капитал төсвөлөлтийн шийдвэр. Тэгэхээр капитал төсвөлөлт гэдэг маань өөрөө юу вэ гэхээр компани урт хугацаат хөрөнгөтэй холбоотой. Урт хугацаат хөрөнгөтэй холбоотойгоор ирээдүйн тодорхой хугацаанд мөнгөн гүйлгээ бий болгож байгаа. Мөнгөн гүйлгээ бий болгож байгаа үйл явцыг капитал төсвөлөлт гэж хэлдэг гэж. Урт хугацаат хөрөнгөтэй холбоотой компанид мөнгөн гүйлгээ бий болдог. Тэгээ тухайн мөнгөн гүйлгээ нь мөнгө оруулж болно, мөнгө гарч болно гэдэг мөнгөний орох мөнгөн гүйлгээ, гарах мөнгөн гүйлгээ гэдэг зүйл байна. За тэдгээр зүйлс үүсэж байгаа, бий болж байгаа үйл явцыг капитал төсвөлөлт гэж хэлдэг. Тэгэхээр капитал гэдэг чинь өөрөө хөрөнгө гэсэн утгатай шүү, тийм ээ? Хөрөнгө. Тэр хөрөнгийн төсвөлөлттэй холбоотой ямар нэг шийдвэрийг компани гаргана гэсэн утгатай. Тэгэхээр капитал төсвөлттэй холбоотой ямар шийдвэрүүд байж болох вэ гэж. За төрлүүдийн зааж өгсөн байна да. За нэгдүгээрт компани үйлдвэрлэлийн барилгаа өргөдгөх шаардлагатай болж болно. Компани борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд, ашгаа нэмэгдүүлэхийн тулд компани илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай болсон. Илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд шинэ цэг тасаг бий болгож байгаа ч юм уу те байж болно гэж. За хоёр дахь нь өмнө нь байсан ямар нэг тоног төхөөрөмжийг солих шийдвэр байж болно. Солих шийдвэр. Сольсноороо компани гардаг зарим нэг зардлыг бууруулдаг байж болно. Хэмнэлт үүсгдэг байж болно гэж. За гурав дахь нь энэ хоёр дээр гарсан үйл ажиллагаатай холбоотой энэ зардлыг бууруулах үйл ажиллагаанууд байж болно. Шинэ тоног төхөөрөмж авснараа компани үйл ажиллагааны зардлыг бууруулдаг байж болно. За дөрөвт нь тодорхой үйлдвэрлэлд ашиглагддаг энэ тоног төхөөрөмж юм уу эсвэл энэ урт хугацаат хөрөнгүүдийг түрээслэх нь компанид ашигтай юм уу? Тухайн хөрөнгийг худалдаж авсан илүү ашигтай юм уу гэдэг бас шийдвэр байгаа. За тав дахь нь тоног төхөөрөмжийг сонгох. Тэгэхээр илүү их хүчин чадалтай тоног төхөөрөмжийг сонгох уу? Тухайн тоног төхөөрөмжийг сонгоход өртөг нь ямар байх юм? Тэр ямар хэмжээний өртөг гаргаад, ямар хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм? Тэр ямар хэмжээний зардлыг хэмнэх боломжтой вэ гэдэг олон тооны хувилбар дундаас бид нар үйлдвэрлэлд ашиглах тоног төхөөрөмжөө сонгох. За гэх мэт 5 төрлийн капитал төсвөлтийн шийдвэр бол байд юм байна гэсэн үг. Компаниуд гаргаж явдаг гэсэн үг. Тэгэхээр эдгээр хөрөнгийг сольдог, худалдаж авдаг, түрээсэлдэг гэдэг эдгээр шийдвэр дээр доорх 3 аргыг ашигладаг гэж. Доорх 3 арга. За эхний арга нь эргэн төлөгдөх арга гэж байна. Хоёр дахь нь цэвэр өнөөгөө үнцний арга гэж. Цэвэр өнөөгөө үнцний арга. Гурав дахь нь дотоод өгөөжийн хувийн арга гэж. Тэгэхээр төсвөлөлтийн шийдвэрийг гаргахдаа ашигладаг аргууд гэсэн үг. Аргууд. Тэгэхээр эдгээр аргууд нь хөрөнгө оруулалтын төслийг үнэлэхдээ мөнгөн гүйлгээг шинжилдэг гэж. Мөнгөн гүйлгээг. Тэгэхээр өнөөдөр тоног төхөөрөмж сольсноороо ирээдүйн тэр 5 жилийн хугацаанд ч юм уу 3 жилийн хугацаанд ямар хэмжээний орох мөнгөн гүйлгээ бий болох юм? Ямар хэмжээний гарах мөнгөн гүйлгээ бий болох юм? Нийт цэвэр мөнгөн гүйлгээ хэдвэ гэдэг зүйлийг тооцоолоод тэр үр дүнг ашиглаад мөн дээрээс өнөөдөр гаргаж байгаа анхны хөрөнгө оруулалтаа ашиглаад бид нар эдгээр 3 аргаар шинжилээд шийдвэрээ гаргаж явдаг гэсэн үг. Сольсон дээр юм байна. Эсвэл түрээсэлсэн дээр юм байна. Эсвэл худалдаж авах нь ашигтай байна ч гэдэг юм уу. За тэдгээр шийдвэр гаргахдаа эдгээр 3 аргыг бол ашигладаг шүү гэж. Тэгэхээр мөнгөн гүйлгээг шинжилдэг гэдгээ ингээд ойлгож авах нь шүү дээ. Мөнгөн гүйлгээ. Тэгэхээр мөнгөн гүйлгээний дотроо гарах мөнгөн гүйлгээ, орох мөнгөн гүйлгээ гэж байгаа. Тэгэхээр
Яг тэр санхүүгийн чиглэл бид нэр гарах мөнгө урсгал гэж яриад байдаг те. Тэг мөнгө гарч байгаа бол мөнгөнд зарлага үүссэн бол бид нар мөнгөний гарах урсгал бий боллоо гэж хэлдэг те. Тэгэхээр тухайн нэг төслийг, тухайн нэг шийдвэрийг хэрэгжүүлэхэд ирээдүйн тодорхой хугацаанд. За эсвэл өнөөдөр те. Өнөөдөр гаргаж байгаа зардал эсвэл ирээдүйн тодорхой хугацаанд гаргаж байгаа мөнгөн зарлагуудыг бид нар мөнгөний гарахгүй гэж яриад байгаа. Тэгэхээр ямар нэг засвар үйлчилгээний зардлууд бол гардаг юм байна. За ялгуурт үйл ажиллагааны зардал гэдэг бол нөгөө тухайн тоног төхөөрөмж, хуучин тоног төхөөрөмж байхад гарч исэн зардал гэдэг юм бэ. Тэгээ шинэ тоног төхөөрөмж авснараа зөрүү хэмнэж байгаа зардал нь хэдвэ гэдэг нөгөө ялгуурт зардлыг тооцоолдог. Энэ нь өөрөө мөнгөний гарахгүй үлгэн дээр бол үүсэж байгаа гэсэн үг тийм ээ. Мөн дээрээс нь өнөөдөр оруулж байгаа анхны хөрөнгө оруулалтууд байна. Тэр анхны хөрөнгө оруулалтын дотроо бэлэн мөнгө байж болно, үндсэн хөрөнгүүд байж болно гэж ярьдаг тийм. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалт дотор бид энэ ажлын капитал ус байж болдог. Тодорхой хэмжээний ажлын капиталыг зарцуулдаг. Тодорхой хэмжээний анхны хөрөнгө оруулалтыг оруулаад тухайн нэг төслийг эхлүүлдэг. Эсвэл тухайн нэг барилга тоног төхөөрөмжийг худалдаж авдаг. За тэдгээр шийдвэр гаргалтуудаар эдгээр дөрвөн төрлийн зардал мөнгөнд зарлага гарах боломжтой гэсэн үг. За үүнийг бид нар мөнгөний гарахгүй үлгээ гэж яриад байгаа. За тэгвэл эсвэргээрээ орох мөнгөнгүүлгээ орох. За орох мөнгө урсгал гэж бас ярьж болно те. Тухайн нэг төслийг хэрэгжүүлснээрээ компанид орж ирэх орлогууд нь юу байх боломжтой вэ гэхээр үлдэх үнцэн. За бид нар үлдэх хүртэх гэж яриад байдаг те. Өнөөдөр би шинэ тоног төхөөрөмж аваад магадгүй 5 жилийн хугацаанд үйлдвэрлэлээ явуулна, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ, өрөөгөөжөө хүртэнэ. 5 жилийн дараа тухайн тоног төхөөрөмжийг бид нар 5 сая төгрөгөөр зарах боломжтой. Тэр үлдэх өртөг гэж яриад байдаг тийм. Үлдэх үнцэн гэж бас ярьдаг гэсэн үг тийм ээ. Тэр 5 жилийн дараа би тухайн хөрөнгийг 5 саяар зарах боломжтой юм байна. 5 жилийн дараах үнэлгээ нь 5 сая байна гэсэн үг шүү дээ. За мөн дээрээс нь ялгуурт орлогууд байж болно гэдэг. Тэр нөгөө шийдвэр гаргалттай холбоотой бид нар шийдвэр гаргахдаа олон тооны хувилбараа сонголт хийж байгаа шүү дээ. Түрээслэхүү худалдаа авах уу? За хуучин тоног төхөөрөмжийн орлого нь зардал нь ашиг нь хэдвэсэ? Шинэ тоног төхөөрөмжийн орлого зардал ашиг нь хэдвэсэ гэж тооцоолуудыг хийдэг гэсэн үг. Тэр хувилбар дундаас үүсэж байгаа ялгуурт орлого бий болж болно гэж. Тэр хуучин тоног төхөөрөмж байгаад манай компани орлого 100 тэрбум байдаг гэсэн. Гэтэл шинэ тоног төхөөрөмж авснараа бидний хүчин чадал нэмэгдээд 120 тэрбумын орлого олдог болсон. Тэгэхээр зөрүү 20 тэрбум чинь компани ялгуурт нөгөө зөрүүгийн орлого юм а гэсэн утгатай тийм. За мөн дээрээс нь бид нар зардлын бууралтыг бас мөнгөний орох мөнгөнгүүлгээ буюу за цэвэр мөнгөнгүүлгээ гэж ойлгож болно. Компани орлогыг нэмэгдүүлж байгаа гэсэн санаа шүү дээ. За нөгөө талдаа анх оруулсан ажлын капиталыг тодорхой хугацааны дараа хөрөнгийн хугацаа дуусгаад эсвэл нөгөө төслийн хугацаа дуусгаад ажлын капиталыг чөлөөлдөг асуудал байгаа. Энэ нь өөрөө тухайн шийдвэртэй холбоотой мөнгөний орохгүй үлгээ гэж авч үзэж болно гэж. За ингээд сэдвийн эхний агуулга явж байна. Эхний агуулга нь хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацааг тодорхойлох гэж. Эргэн төлөгдөх хугацааг тодорхойлох гэж. За тэгэхээр энэ арга дээр юуг тооцох вэ гэхээр эргэн төлөгдөх арга нь өөрөө эргэн төлөгдөх хугацаан дээр үндэслэж хийгддэг. Тэр эргэн төлөгдөх хугацаа гэдэг нь өөрөө анхны хөрөнгө оруулалтын зардлаа бүрэн нөхөх хугацааг хэлдэг юм аа гэж. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр би 100 саяын хөрөнгө оруулалт хийгээд энэ 100 саяыг хэдэн жилийн хугацаанд нөхөж дуусгах вэ? За магадгүй бид нэр өнөөдөр 100 саяыг гаргачаад 1 жилийн дараа 50 саяын цэвэр мөнгөнгүүлгээ 2 дахь жилд 50 саяын цэвэр мөнгөнгүүлгээ бий болгосон гэж үзье л. Тэгвэл эргэн төлөгдөх хугацаа маань 2 жил байх нь шүү дээ. 2 жил. Тэгэхээр эхний жил 50 саяыг олно гэдэг чинь нэг анхны оруулсан 100 сая 50-ыг нөхчлөө гэсэн үг.
Тэгээ үлдэгдэл 50 сая би 2 дахь жилдээ олоод анхны оруулсан 100 сая өртгөө нөхөж дууслаа. Тэгэхээр эргэн төлөгдөх хугацаа гэдэг бол 2 жил байна гэдэг. Бид нар ойлгож болно те. За тэгэхээр эргэн төлөгдөх арга дээр мөнгөн гүйлгээг бол шинжилдэг. За шинжлэхдээ мөнгөний цаг хугацааны үнцнийг бол авч үздэггүй шүү гэж. Тэр эргэн төлөгдөх аргыг зарим орчуулган дээр зардлаа нөхөн төлөх хугацаа гэдээ бас орчуулсан байдаг шүү манайхаа. Яг адилхан. Тэр зардлаа гэдэг бол анхны хөрөнгө оруулалтаа яриад байгаа гэсэн үг тийм. Анхны хөрөнгө оруулалтаа хизээ нөхөж дуусгах вэ гэсэн үг. Энэ бол эргэн төлөгдөх хугацааны арга гэдээ бас зарим ном дээр орчуулсан байгаа. За тэгэхээр тооцоолыг яаж хийх вэ гэж. Жил бүрийн цэвэр мөнгөн гүйлгээ тэнцүү байгаа нөхцөл гэж. Бидний өмнөх слайднаар гарсан тийм. Өнөөдөр 100 саяын анхны хөрөнгө оруулалт хийжээд эхний 2 жил тус бүр 50 саяын цэвэр мөнгөн гүйлгээ бий болгосон байна. Тэгэхээр энэ цэвэр мөнгөн гүйлгээ нь жигд буюу тэнцүү байгаа нөхцөл гэж. Жигд буюу тэнцүү. За санхүүгийн чиглэлийн номнууд дээр жигд гэдэг нэр томьёо яваад идэг тийм. За энэ бол тэнцүү. Тэнцүү байгаа нөхцөлд бид нар эргэн төлөгдөх хугацаагаа тооцоолохдоо шаардлагатай хөрөнгө оруулалт буюу нэг анхны хөрөнгө оруулалтыг хуваах нь жил бүрийн цэвэр мөнгөн гүйлгээ гэдэг томьёогоор тооцоолдог гэсэн үг. За хамгийн гол шалгуур нь жил бүрийн цэвэр мөнгөн гүйлгээ жигд буюу тэнцүү байгаа нөхцөлд энэ томьёог ашигладаг шүү гэж. За хэдүүлээ жишээ авч үзье тийм ээ. Сарна гэдэг рестораны удирдлага эспрессо гэдэг кофений тоног төхөөрөмж суйрлуулахыг бол хүсэж байгаа юм байна. Тэгэхэд энэ тоног төхөөрөмжийг суйрлуулахад за яг авж байгаа өртгөн өөрөө 140 мянга байгаа юм байна. 140 мянган төгрөг. Тэгэхээр энэ тоног төхөөрөмж нөрөө 10 жилийн хугацаанд ашиглагдаж компанид өр өгөөж өгөх юм байна. Өр өгөөж гэдэг нь кофегоо үйлдвэрлээд борлуулад компани орлого нэмэгдэнэ, ашиг нэмэгдэнэ гэдэг санаа яваад байгаа шүү дээ. 10 жилийн хугацаанд. За тэгвэл хоёр дахь өгөгдөл нь энэ кофений төхөөрөмжийг авснараа жил бүрийн цэвэр мөнгөн гүйлгээ 35 мянга байна гэж. 35 мянга. Тэгэхээр цэвэр мөнгөн гүйлгээ гэдэг нь юу гэхээр нөгөө мөнгө орлогоосоо мөнгөн зарлага ассан цэвэр дүнгээ яриад байгаа шүү манайха. Цэвэр дүнгээ яриад байгаа. Энэ бол 35 мянга. Магадгүй компани мөнгө орлого нь 100 мянга. Мөнгөн зарлага нь 65 мянга үйж болно гэсэн. Тэгээ энэ хоёрын зөрүүд үн чинь 35 мянга. Тэгэхээр цэвэр мөнгөн гүйлгээ гэдэг бол орж байгаа нийт мөнгө орлогоосоо гарч байгаа нийт мөнгөн зарлага хасаад гараад ирсэн дүн гэсэн үг. Цэвэр дүнгээрээ 35 мянган гүйлгээ мөнгийг бий болгох юм байна гэж. За тэгээ компани удирдлага яаж юм гэхээр ямар нэг хөрөнгө оруулалтын шийдвэр дээр тухайн хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацаа нь 5 жил эсвэл түүнээс бага байхыг шаарддаг гэж. Өөрөөр хэлэх юм бол тухайн урт хугацааны төсөлд ч юм уу те хөрөнгө оруулалт хийгээд анхны оруулсан хөрөнгө оруулалтыг хамгийн ихдээ 5 жилдээ нөхдөг байх юм бол бид нар хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн үг. Тэгээ 5 жилээс богино хугацаанд ч гэсэн байвал илүү сайн гэж те. 1 жил, 2 жил, 3 жил гэдэг ч юм уу те байх юм бол илүү сайн гэж үздэг юм аа. За эдгээр өгөгдлийг ашиглаад эспрессо гэдэг кофений тоног төхөөрөмжийн эргэн төлөгдөх хугацаа хэдвэ гэдэг тооцоолно. Тэгэхээр жил бүрийн цэвэр мөнгөн гүйлгээ 35 мянга гээд жигд мөнгө урсгал, жигд мөнгөн гүйлгээ бий болгосон. Тэгэхээр өмнөх слайдн дээр байгаа томьёогоо ашиглаад бид нар тооцоолыг хийх ёстой тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол эргэн төлөгдөх хугацаа тэнцүү шаардлагатай анхны хөрөнгө оруулалтыг жил бүрийн цэвэр мөнгөн гүйлгээд бол харьцуулдаг. Тэгээд анхны хөрөнгө оруулалт чинь 140 мянга. Жил бүрийн цэвэр мөнгөн гүйлгээ 35 мянга учраас 140 мянга 35 мянга таваалаа. Эргэн төлөгдөх хугацаа 4 жил гэж гарлаа гэж.
4 жил. Тэгэхээр бидний нөгөө компани удирдлагын шийдвэр дээр хамгийн ихдээ 5 жил. За 5 жилээс бага хугацаа 5 ба түүнээс доош хугацааг шаардаж байх юм бол хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрдөг гэдэг шалгуур байсан дээ. Тэгэхээр компани шалгуурын дагуу эргэн төлөгдөх хугацаа нь 5 жилээс бага байгаа тул компани удирдлага эспрессо гэдэг кофений тоног төхөөрөмжөд хөрөнгө оруулалтыг бол хийнэ гэдэг зүйлийг бол харуулж байна. За энэ дээр жишээ авъя тийм ээ. Хөрөнгө оруулалтын хоёр хувилбар бол харагдаж байна. А төсөл, Б төсөл гэдэг. Тэгэхээр төсөл тус бүрийн анхны хөрөнгө оруулалт өгсөн байна. Төсөл тус бүрийн хувьд 3 жилийн хугацаанд бий болгож байгаа цэвэр мөнгөн гүйлгээний мэдээлэл өгсөн байна. За асууж байгаа зүйл нь аль төслийн эргэн төлөгдөх хугацаа нь илүү богино байна вэ гэж. А төсөл, Б төсөл тодорхойлох боломжгүй. За тэгвэл хариулт нь А төсөл. А зөв юм байна. За яагаад А болсон бэ гэхээр за энэ тооцоолоо харчин тийм ээ. 100 саяын хөрөнгө оруулалт хийчээд эхний жил нөгөө 60 мянга нөхцөн. Тэгээ нөхөж чадаагүй 40 мянга үлдсэн. За түүнийг 2 дугаар жилд олоод А төслийн хувьд эргэн төлөгдөх хугацаа нь 2 жил гэдгийг бид нар шууд хараад тооцоолох боломжтой байна те 2 жил. За гэтэл Б төслөвд өнөөдөр 100 мянган төгрөг гаргачаад за эхний жил 60 мянга гэдэг бол нөхөж чадаагүй 35 үлдэнэ. За хоёр дахь жилд биш ээ 40 үлдэнэ. Хоёр дахь жилд 35 мянга гэдэг бол 2 жилдээ нөхөж чадаагүй. 95 мянгаыг олцсон. 5 мянга нөхөж чадаагүй. Тэгэхээр энэ бол 2 жилээс илүү хугацаа байна. Тэгээ 2-оос 3 жилийн хугацаа. За магадгүй 2.2 жил ч юм уу те. Өртгөө нөхнөө гэсэн үг. Тэгэхээр А төсөл нь илүү хурдан хугацаанд, илүү богино хугацаанд өртгөө нөхөж байна гэдгийг харах боломжтой байна. За тэгэхээр энэ эргэн төлөгдөх хугацааны арга дээр сул тал нь юу вэ гэхээр мөнгөний цаг хугацааны үнцийг тооцдоггүй. За хоёр дахь сул тал нь эргэн төлөгдөх хугацааны дараах мөнгөн гүйлгийг орхигдуулдаг, ашигладаггүй гэсэн үг. Одоо эхний 2 жилийн хугацаанд бид нар өртгөө нөхцөн бол 3 дахь жилээс орж байгаа орлого дээр ямар нэг тооцоолол шийдвэр гаргалт хийдэггүй гэсэн үг. Тэр утгаараа нэг сул тал байж болно гэж. За 3 дахь нь эргэн төлөгдөх хугацаа богино байна гэдэг нь өөрөө сайн хөрөнгө оруулалт гэсэн үг биш ээ гэж. Магадгүй хурдан хугацаанд нөхчөөд нөхсний дараах мөнгөн гүйлгээнд бага байдаг гэж болно шүү дээ. Өгөөч нь бага байдаг гэж болно. За эсвэл илүү арай урт хугацаа тэр 5 жилийн хугацаанд өртгөө нөхдөг. Гэхдээ өртөг нөхсөнөөс хойш дараачийн 5 жил илүү өндөр өгөөж өгдөг. Тийм хөрөнгө оруулалтууд байж болно шүү гэж. Тэгэхээр зардлаа хурдан нөхч ийн гэдэг бол бид нар сайн хөрөнгө оруулалт гэж ойлгож болохгүй шүү гэдэг зүйлийг бол ярьж байгаа. За харин давуу тал нь юу вэ гэхээр тооцоол хийхэд маш энгийн. Хэлбэрхэн байдаг. За хоёр дахь нь мөнгө хөрөнгө оруулалтыг хурдан нөхөн хөрөнгө оруулалтыг тодорхойлдог. За гурав дахь нь анхны хөрөнгө оруулалтыг хурдан нөхөх бүтээгдэхүүнийг тодорхойлж өгдөгөөрөө өөрөө давуу талтай юм аа гэж. За тэгэхээр эргэн төлөгдөх арга дээрээ бид нар дараачийн тохиолдол явж байна. Тэгэхээр өмнөх арга дээр бид нар өмнөх тооцоол дээр яасан бэ гэхээр ирээдүйд бий болгож байгаа цэвэр мөнгөн гүйлгээ тэнцүү байгаа нөхцөлд анхны хөрөнгө оруулалтаа жил бүрийн цэвэр мөнгөн гүйлгээнд бол тооцоолоо явцсан. За гэвтэл яг бодит амьдрал дээр жил бүрийн орж байгаа цэвэр мөнгөн гүйлгээ тэнцүү биш байдаг. Тэнцүү биш буюу жигд бус байдаг. Тэгэхээр жигд бус өөр цэвэр мөнгөн гүйлгээ дүнгийн хувьд шүү дээ, өөр байдаг. Энэ үед бид нар эргэн төлөгдөх хугацаагаа тооцоолохдоо өртгөө нөхөхөөс өмнөх жил дээр нэмэх нь нөхөөгүй үлдэгдэл дүнг
нөхөж байгаа жилийн цэвэр мөнгөнгүүлгээд харьцуулаад тухайн хөрөнгө оруулалтын төслийн эргэн төлөгдөх хугацааг тодорхойлж явдаг юм аа гэж. Тодорхойлж явдаг. За тэгвэл жишээ авлаа. А төслийн анхны хөрөнгө оруулалт нь 60 мянган төгрөг. 5 жилийн хугацаатай юм байна. Тэгээ төслийн 5 жилийн мөнгөнгүүлгээ дараах байдалтай байгаа гэвэл А төслийн эргэн төлөгдөх хугацаа хэдвэ гэж. Тэгэхээр өнөөдөр 60 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийчээд 5 жилийн хугацаанд 20 мянга, 15 мянга, 20 мянга, 10 мянга, 35 мянга гэсэн цэвэр мөнгөнгүүлгийг бол бий болгох юм байна. За тэгвэл энэ цэвэр мөнгөнгүүлгийг харуул дандаа өөр. Тэнцүү биш байгаад байна. Тэнцүү биш байгаа. Тэгэхээр эргэн төлөгдөх хугацаагаа тооцоолохдоо өртгөө нөхөөс өмнөх жилээ тооцсон. За юу гэж юм хэрэг 60 мянга гаргасан. За эхний жил 20-ыг олно гэдэг чинь нөхөж чадаагүй 40 мянга. За хоёр дахь жилд 15-ыг олно гэдэг чинь нөхөж чадаагүй 25 үлдэнэ. За гурав дахь жилд 20-ыг олно гэдэг чинь нөхөж чадаагүй 5 байна. За дөрөв дэх жил дээр яаж юм гэхээр 10 гэдэг бол өртгөө нөхчөж байна. Тэгэхээр яг хугацаагаар нь тодорхойлох юм бол тэгэхээр яг 3 жил дээр бол өртгөө нөхч чадаагүй, өртгөө 4 дэх жил дээр бол хангалттай нөхч байна. Хангалттай нөхч байна. Тэгэхээр өртгөө нөхөөс өмнөх жилийг бид нар өртгөө нөхөөс өмнөх жилийг 3 жил гэж авч үзнэ гэж. За тэгээд томьёогоо харвал нөхөөгүй үлдэгдэлт үнгээ бид нар эн чинь нөгөө 55 гэдэг чинь нөхөөгүй 5 байгаа шүү дээ. Түүнийгээ нөхөж байгаа жилийн цэвэр мөнгөнгүүлгээ буюу 4 дахь жилийн 10 мянгатаа харьцуулж өгч байгаа. За эндээс харвал бид нар эргэн төлөгдөх хугацаа 3.5 жил буюу 3 жил 6 сарын хугацаанд бид нар өнөөдрийн оруулсан 60 мянган төгрөгөө нөхөх боломжтой юм байна гэсэн. Тэр 3.5 жилдээ нөхчөөд үлдэгдэл 1.5 жилдээ ашиг олж ийн гэсэн үг шүү дээ. Ашиг олж ийн. За ингэж тооцоолдог шүү манайхаа. Эргэн төлөгдөх арга дээр ирээдүйд бий болгож байгаа цэвэр мөнгөнгүүлгийн тэнцүү байгаа нөхцөлд хэрхэн тооцох уу? Тэнцүү биш байгаа нөхцөлд хэрхэн тооцох вэ гэдэг хоёр томьёогоор бид нар эргэн төлөгдөх хугацаагаа тооцлоо. За үргэлжлээд агуулга 2 дээр явж байна. Агуулга 2. Цэвэр өнөөгийн үнцний аргаар хөрөнгө оруулалтын төслийг үнэлэх. Тэгэхээр бид нөгөө капитал төсвөлтийн аргууд яваад ийн л гэсэн үг шүү дээ. За нэгдүгээр саяны эргэн төлөгдөх хугацааны арга байсан бол хоёр дахь нь цэвэр өнөөгийн үнцний арга байна. Тэгэхээр цэвэр өнөөгийн үнцний арга гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр төслийн ирээдүйд орох мөнгөнгүүлгээнүүдийн өнөөгийн үнцнээс анхны хөрөнгө оруулалтыг хасдаг гэж. Анхны хөрөнгө оруулалтыг хасдаг. Тэгэхээр net present value гэж хэлдэг. Цэвэр өнөөгийн үнцнийг англи хэл дээр тийм ээ. Энэ нь өөрөө ирээдүйд орж ирэх орлогуудын өнөөгийн үнцний нээлбэрээс initial cost буюу анхны хөрөнгө оруулалтын зардлаа хасдаг гэж. Анхны хөрөнгө оруулалтын зардлаа хасдаг. За хэдүүлээ шууд жишээ аваа явчих. За жишээн дээр юу гэж нэхэр Сэлбэг гэдэг компани томоохон үйлдвэрлэгч компанид сэлбэг нийлүүлэх 5 жилийн хугацааны гэрээ санал болгож байгаа юм байна. Санал болгож байгаа юм. За тэгээд энэ гэрээтэй холбоотой зардал орлогын мэдээлэл өгсөн байна. Тоног төхөөрөмжийн өртгөн 160 мянга. Шаардлагатай ажлын капитал 100 мянга. Тухайн тоног төхөөрөмжийн шугамыг 3 жилийн дараа солих юм байна. Тоног төхөөрөмжийн 5 жилийн дараах үлдэх үнц нь 5 мянга байгаа юм байна. За тэгээд жил бүрийн мөнгө орлого, мөнгөн зарлагууд нь явж байгаа. Тэр сэлбэгийн борлуулалт хийгээд 750 мянган орлого болох юм байна. Энэ сэлбэгийн борлуулсан барааны өртгөн 400 мянга болох юм байна. Мөн дээрээс нь компани
Үйл ажиллагаатай холбоотой цалин, борлуулалт, тээвэртэй холбоотой зардлуудад 270 мянгаыг төлөх юм байна гэж. За тэгээд дээрэс нь 5 дахь жилийн эцэст ажлын капиталыг чөлөөлж Сэлбэг компани өөр газар энэ капиталыг ашиглаж болно. Өөр нэг хөрөнгө оруулалтын төсөл дээр ашиглаж болно гэсэн. Тэгэхээр цэвэр өнөөг үнцний арга дээр ашиглах хямдруулалтын төвшин 11% байна гэж. За тэгээд гол асуудал нь бид нар гэрээг хүлээн зөвшөөрөх үү гэж. Гэрээг хүлээн зөвшөөрөх үү. За тооцоолыг харуул. За эхний ээлжинд бид нар жил бүр орж ирэх цэвэр мөнгөн гүйлгийг бол тооцоолж байгаа. За яаж тооцсон бэхээр цэвэр борлуулалтын орлого чинь 750 байна. Борлуулсан барааны өртөг 400 байна. Үйл ажиллагааны зардлуудаа хасах юм бол компани жил бүр орж ирэх цэвэр мөнгө орлого, цэвэр мөнгөн гүйлгээ нь 80 мянга болж байна. 80 мянга. Тэгэхээр 80 мянган төгрөг жил бүр цэвэр дүнгээр орж ирдэг гэсэн үг. Цэвэр мөнгөн гүйлгээг бий болгосон байна. За тэгэхээр яг энэ хөрөнгө оруулалтын төсөлтэй холбоотой бид нэр цэвэр өнөг үнцнийг тооцоолно. За тооцоолохдоо яаж тооцох вэ гэхээр за эхлээд өнөөдөр байгаа. За энэ одоо гэдэг үл өнөөдөр гэсэн үг. Өнөөдөр бид нэр тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтанд 160 мянгаыг гаргаж байгаа. За энэ бол гарах мөнгөн гүйлгээ учраас хасах тэмдэгтэй явж байна те. Гарч байгаа. За дээрэс нь өнөөдөр би тодорхой хэмжээний ажлын капиталыг бол тухайн төсөлд шаардлагатай байгаа. Тэр нь өөрөө 100 мянга байна. Тэгэхээр нийтдээ 260 мянган хөрөнгө оруулалтыг бол хийж байна гэж ойлгож болно. Тэгэхээр энэ бол яг өнөөдрийн үнцнээр гаргаж байгаа дүнгууд учраас мөн дээрээс нь энэ өөрөө гарах мөнгөн гүйлгээ учраас хасах тэмдгээр бичиж өгсөн байна. Хасах тэмдгээр. Тэгэхээр өнөөдөр гаргаж байгаа дүн чинь яг өнөөдрийн үнэлгээгээрээ өнөөг үнцийн тооцогтой явж байгаа тийм энэ ойлгомжтой 160 100 гэдэг тийм ээ. За дээрэс нь 5 жилийн хугацаанд төсөл хэрэгжинэ. Энэ 1-5 жилийн хугацаанд. Жил бүр 80 мянган цэвэр мөнгө орлого, цэвэр мөнгөн гүйлгээ бол орж ирнэ. Тэгэхээр 5 жилийн хугацаанд орж ирэх тэр үе тутмын тэнцүү төлбөрийн өнөөгийн үнцнийг тооцоход 295,680 байна. За үүнийг тооцохдоо мэдээж аннуити буюу тогтмол мөнгө нь 80 мянга байгаа учраас бид нар хүснэгтээс харж болно. Эсвэл нөгөө тооны машин дээр тооцоолоо хийж болно шүү дээ. За яаж тооцдог вэ гэхээр за 111 үржин 2 3 4 5 хуваах тэнцүү хасах нь 1 хуваах нь 0.11. За 369 6 та байна те. 369 6. Тэгэхээр энэ коэффициентийг ашиглаад энэ хүүгийн хүчин зүйлийг ашиглаад өнөг үнцнийг тооцоход тэр 5 жилийн хугацаанд орж байгаа тэр 80 мянгаар за дүнгээрээ бол ингэ 400 мянга ороод ирнэ шүү дээ. Тэгэхдээ жилийн дараа 2 жилийн дараа 3 жилийн дараа өөр. Тэдгээрийн өнөөдрийн үнцнээр бид нар хоригдуулаад тооцоолох юм бол 295 мянга өнөөдөр ороод ирсэн байна гэж харах боломжтой. За мөн дээрээс нь 3 дахь жилд 3 дахь жил бид нар тоног төхөөрөмжийн шугамыг сольж байгаа. Шугамыг сольж байгаа. Тэгэхээр 3 дахь жилд манахаас мөнгө гарна. Тэгэхээр энэ бол мөнгөний нөгөө гарах мөнгөн гүйлгээ гэсэн үг тийм. Бас 30 мянга. Гарах мөнгөн гүйлгээ. За үүнийг бид нар 3 жилийн дараах 30 мянга ингэж тооцоолоод хүүгийн хүчин зүйлийн коэффициентээр харуул 2 3 хуваах тэнцүү гэдэг 0.731 гэдэг коэффициент бол гарсан байна. Тэр 3 жилийн дараа гаргаж байгаа 30 мянган төгрөгийн өнөөдрийн үнэлгээ нь 21,930 байна гэж. Тэгэхээр энэ цэвэр өнөөг үнцний арга дээр бид нар яг өнөөдрийн үнэлгээгээр үр дүнгуудыг тооцож шийдвэрээ гаргаж явдаг гэсэн үг. Шийдвэрээ гаргаж яв. За дараачийн мэдээлэл нь юу вэ гэхээр тоног төхөөрөмжийн үлдэх үнц нь 5 жилийн дараа мөнгө нөгөө тоног төхөөрөмжийн үнэлгээ 5,000 болцсон байна. Тэгэхээр 5 жилийн дараах 5,000 төгрөгийн өнөөдрийн үнэлгээ хэдвэгээ тооцоход 2,965 байна гэж. За мөн дээрээс нь
нөгөө өнөөдөр оруулж байгаа ажлын капиталыг чөлөөлөөд 5 жилийн дараа нөгөө өнөөдөр оруулсан 100 мянга авч байгаа учраас 5 жилийн дараах 100 мянган өнөөдрийн үн цэнийг тооцоолоход 59300 болж байгаа юм байна. 59300. За ингээд харуул. Цэвэр өнөөгийн үн цэнийг тооцохдоо бид нар энэ 11% гэдэг хямдруулалтын хувийг ашигласан. За мөн дээрээс мөнгөн гүйлгэн дээр орж байгаа гарч байгаа бүх гүйлгээнүүдийг тусгасан байна. Нөгөө гарч байгаа мөнгөн дээр бол ажлын капитал байна, хөрөнгө оруулалтууд байна. За тодорхой хугацааны дараах нөгөө зардлууд байна гэдэг. Энэ орох мөнгөн гүйлгэн дээр жил бүрийн төслөөс олж байгаа цэвэр мөнгөн гүйлгээнүүд байна. Ажлын капиталыг чөлөөлөх асуудал байна. Тоног төхөөрөмж үлдэх үнцнүүд нь орох мөнгөн гүйлгээ байна гэж. За эдгээрийн өнөөгийн үн цэнийг бид нэр тооцоолсон. За тооцоолоход 76015 гарсан байна. 76015. Тэгэхээр өнөөдөр тодорхой хэмжээний мөнгөн зарлуудыг гаргаад ирээдүйн тодорхой хугацаанд бид ингээ орлогуудаа олоод байхад яг өнөөдрийн үн цэнээрээ тооцоход компани 76015 ашигтай байна. Тэгэхээр энэ үр дүн, энэ цэвэр өнөөгийн үн цэн нь тгээс их буюу эерэг гарч байгаа учраас бид нар энэ гэрээг хүлээн зөвшөөрнө гэж. Энэ гэрээг 5 жилийн хугацаанд бид нар хэрэгжүүлснээрээ яг өнөөдрийн үн цэнээр бол 76000 ашигтай юм байна л гэсэн үг. Тэгэхээр хэрэгжүүлнэ гэж. Тэгэхээр цэвэр өнөөгийн үн цэнийг тооцохдоо за энэ гарч байгаа зарлуудыг тухайн жилийнхаа мөнгө урсгалд оруулаад бас үр дүнгуудыг гаргаад ирж болно. За 1-р жилд бид нар 80000, 2-р жилд 80000, 3 дээр 80, 4 дээр 80. Биш ээ, 3 дээр 80 болоод 30-ыг гаргана гэдэг бол 3 дээр бид нар орох мөнгөн гүйлгээг 50000 гэдэг байдлаар ч юм уу. За 5 дахь жил дээр энэ 80000 дээр үлдэх үнц нь 100000 гэдэг бол 185000 ороод ирж байгаа байдлаар бичгэллийн бас загварын арай өөр байдлаар бичиж тооцож болно. Тэр ямар ч л байсан бид нар орж байгаа мөнгнүүдээсээ гарж байгаа мөнгнүүдээ гаргаад яг цэвэр өнөөгийн үнцнийг тооцоолоод тэр дүн чинь тгээс их буюу тэнцүү байгаа нөхцөл бид нар тухайн хөрөнгө оруулалтыг за эсвэл хөрөнгө оруулалтын төслийг хүлээн зөвшөөрдөг. За тэгэхээр цэвэр өнөөгийн үнцний арга дээр энд харагдаж байна те. Цэвэр өнөөгийн үнцнийг тооцоолоход net percent value гэж байна шүү дээ. Цэвэр өнөөгийн үнц нь эерэг байх юм бол тухайн төслийг хүлээн зөвшөөрдөг. За учир нь амлаж байгаа өгөөж нь шаардлагадах өгөөжийн түвшнээс их байдаг юм аа. За хэрвээ тэнцүү байгаа бол бас хүлээн зөвшөөрч болно гэж. За учир нь амлаж байгаа өгөөж нь хөрөнгө оруулалтын шаардлагадах өгөөжийн түвшинд тэнцүү байдаг юм аа. За хэрвээ сөрөг байх юм бол юм алдагдaltaй байна л гэсэн үг. Юу гэж байгаа юм бэ? Гаргаж байгаа мөнгө чинь их байгаад ил гэсэн үг байхгүй. Орж байгаа орлогоос их байгаад байна. Бидний хэлдэг нь алдагдал гэдэг үгтэй адилхан тийм. Энэ бол ашиггүй гэрээ байна гэд хүлээн зөвшөөрөхгүй гэж. За энэд амлаж байгаа өгөөж нь хөрөнгө оруулалтын төслийн шаардаж байгаа өгөөжийн түвшинс бага байдаг юм аа гэж. Тэгэхээр эдгээрийг үндэслээд цэвэр өнөөгийн үнцний аргаар хөрөнгө оруулалтыг эсвэл хөрөнгө оруулалтын төслүүдийг шийдвэрлэдэг, сонгож авдаг гэсэн үг. Үнэлээд сонгодог гэсэн үг тийм ээ. За үргэлжлээд агуулга 3 дээр явж байна. 3-т гаргана тийм. Дотоод өгөөжийн хувийн аргаар хөрөнгө оруулалтын төслийг үнэлэх гэж. Тэгэхээр дотоод өгөөжийн хувь гэдэг нь өөрөө хөрөнгө оруулалтын төслийн хугацааны туршид. Энэ хугацаа нь ямар ч хийж болно шүү дээ. 3 жил, 5 жил, 10 жил, 15 жил байж болно. Тэр хугацааны туршид амлаж байгаа өгөөжийн түвшнийг бид дотоод өгөөжийн хувь гэж хэлдэг тийм. За англи хэл дээр бичихтэй бид нэр IRR гэж тэмдэглээд байгаа шүү дээ. За тэгэхээр дотоод өгөөжийн хувь гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр орох мөнгөн гүйлгээнүүдийн өнөөгийн үнцнийг анхны хөрөнгө оруулалтад тэнцвүүлж байгаа хоригдуулалтын хувь хэмжээ гэж ойлгож болно гэж. Өөрөөр хэлэх юм бол цэвэр өнөөгийн үнцнийг тэгтээ
тэнцвүүлж байгаа өгөөжийн хувийг хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн хувь гэж бид нар хэлдэг. Хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн хувь гэж нэрлэдэг юм аа гэж. За тэгэхээр дотоод өгөөжийн хувь дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахдаа шаардагдах өгөөжийн хамгийн бага түвшнээс их буюу тэнцүү байх юм бол тухайн төслийг хүлээн зөвшөөрөө явуулдаг. Харин шаардагдах өгөөжийн хамгийн бага түвшнээс бага болоо явчих юм бол төслийг хүлээн зөвшөөрөхгүй гэж. За ийм дүрмээр хөрөнгө оруулалтаа бол нэг шийдвэрээ гаргаж явдаг юм аа гэж. За адилхан жишээ авч үзье тийм ээ. ДК гэдэг компани 104,320 төгрөгөөр шинэ машин худалдаа авсан гэж. Энэ хөрөнгийг авснаар жил бүрийн үйл ажиллагааны зардлыг 20,000 төгрөгөөр хэмнэнэ гэж. Хэмнэж өгнө. Нөгөө зардлын бууралт гэдэг чинь компани цэвэр мөнгөнгүүлгийг нэмэгдүүлдэг асуудал байгаад байгаа шүү дээ. Нөгөө ашигыг ус нэмэгдүүлдэг тийм. За энэ машины ашиглалтын хугацаа 10 жил. 10 жил гэж. За тэгвэл ирээдүйн мөнгөнгүүлгийнүүд нь жил бүр ижилхэн байгаа учраас дараах байдлаар хүүгийн хүчин зүйлийг тооцоолж болно гэж. Эхлээд хүүгийн хүчин зүйлийг тооцож. Тэр анхны хөрөнгө оруулалтаа жил бүрийн цэвэр мөнгөнгүүлгээндээ хуваачих юм бол 5 бүхэл 5,216 гэсэн үг. За тэгэхээр нөгөө мөнгөний цаг хугацааны үнцний хүснэгтийг харвал 10 жилийн хугацаанд хүүгийн хүчин зүйл 5,216 гэдгийг энэ хүснэгтээс ингээ харвал 10 5,216 гэдэг хүснэгтийг харвал дотоод өгөөжийн хувь нь 14% байна гэж. Тэр нөгөө хоригдуулгын хувь чинь 14% байж ич компани тэр нөгөө шийдвэр гаргаж байгаа хөрөнгө оруулалт хийх гээд байгаа төсөл нь ашигчгүй алдагдaltaгүй байх юм байна гэсэн. Орж байгаа орлогууд нь гаргаж байгаа зарлагуудын дүнтэйгээ тэнцүү байгаад байна гэсэн. Тэгэхээр цэвэр өнөөгөө үнцнийг тэгтээ тэнцүүлж байгаа дотоод өгөөжийн хувь чинь 14% байна гэсэн үг. Тэр 14% байж ич компани ашигчгүй алдагдaltaгүй ажиллах юм байна гэдгийг харах боломжтой. За тэгэхээр яах вэ гэхээр компани шаардлагатай өгөөжийн хамгийн бага түвшин нь 14%-аас их буюу тэнцүү байх юм бол тухайн машиныг худалдаж авна. Ашигтай байна гэсэн үг. За эсвэргээрээ 14%-аас бага болоод ирэх юм бол компани ашиггүй учраас энэ хөрөнгө оруулалтыг бол хийхгүй, шинэ машиныг бол худалдаж авахгүй гэдэг сонголтын дээр очино гэсэн үг. За ингээд бид нэр капиталын төсөвлөлт хийдэг тэр эргэн төлөвт хугацааны арга, цэвэр өнөг үндэсний арга, дотоод өгөөжийн үеийн аргуудыг үзлээ. За үргэлжлээд юу явж ийн гэхээр хөрөнгө оруулалтын цэвэр өнөг үндэснийг тооцоолохтой холбоотой дахиад жишээ явж байгаа. За тэгэхээр яадаг вэ гэхээр хөрөнгө оруулалтын хид хідэн хувилбар байгаа нөхцөлд бид нар хөрөнгө оруулалтын шийдвэрийг цэвэр өнөг үндэсний аргаар ашиглаад энэ нийт зардлын арга болон ялгуурт аргаар үр дүнгуудыг бол гаргаад ирж болдог гэж. За тэгэхээр энэ нийт зардлын арга дээр бид нар жишээ авсан байна. Цагаан гэдэг компанид 2 хувилбар байгаа юм байна. Алийг сонгох вэ гэдэг зүйл дээр тулгарсан байна гэсэн үг тийм. За нэгдүгээрт хуучин машин угаалгын газраа засварлая. За эсвэл хоёр дахь нь хуучин машин угаалгын газраа нураагаад цоо шинийг суйрлуулъя гэдэг 2 хувилбар байна. Тэгэхээр хувилбар тус бүр дээр бид нэр мөнгөнгүүлгийг шинжилнэ. Тэгээ аль илүү ашигтай байгаа хувилбарыг компани сонгож явна, ойлгомжтой тийм. Тэгэхээр хямдруулалт тооцох хувь нь 10% гэж байна. За тэгээд хувилбар тус бүр дээр байгаа цэвэр мөнгөнгүүлгийг бол харуулж байна. Шинээр машин угаалгын газар нээчих юм бол хуучнаа нураагаад жилийн орлого 90,000, жилийн үйл ажиллагааны зардал нь 30,000,
жил бүрийн цэвэр мөнгөнгүүлгээ 60,000 байх юм байна. За харин хуучин машин угаалгын газраа засаад ашиглах юм бол 70,000 орлого, 25,000 зардал, тэгээд цэвэр мөнгөнгүүлгээ 45,000 байх юм байна гэж байх юм байна. За үргэлжлээд хэрвээ шинэ угаалгын газар суйрлуулчих юм бол яах вэ гэхээр шинэ угаалгын газартай холбоотой яг өртөх нь 300,000 болох юм байна. Тухайн машин угаалгын газрыг 10 жилийн хугацаанд ашиглаад өрөөгөөжөө хүртэх юм байна. Тэр 10 жилийн дараах үлдэх үнц нь 7,000 байх юм байна. 6 дахь жилийн эцэст нөгөө машин угаалгын газартай холбоотой нөгөө сойз 50,000 төгрөгөөр солих юм байна. Мөн дээрээс нь хуучин тоног төхөөрөмжийн үлдэх үнц нь 40,000 байгаа юм байна гэж. За тэгвэл хэдүүлээ эхний хувилбар дээр мөнгөн гүйлгээг цэвэр өнөг үнцний аргаар шинжилж үзье гэж. За тэгэхээр өнөөдөр буюу одоо анхны хөрөнгө оруулалт 300,000 мөнгө гараа авчин тий гарах мөнгөн гүйлгээ. За 6 дахь жилийн эцэст 50,000 гарнаа гэсэн байна. 50,000 гарнаа. За 1-ээс 10 жил гээд 10 жилийн хугацаанд жил бүр 60,000-ын цэвэр мөнгөн гүйлгээг бий болгоно. За хуучин тоног төхөөрөмжийн үлдэх үнцэн нь өнөөдөр 40,000 байгаа юм байна. За шинэ тоног төхөөрөмжийн үлдэх үнцэн нь 10 жилийн дараа 7,000 байгаа юм байна. 7,000 байна. За ингээд эдгээр орох мөнгө гарах мөнгнүүдийн хүүгийн 10% хүүгийн хүчин зүйлээр өнөөг үнцнийг тооцоолоход 83,202 гарч байгаа юм. 83,202. Тэгэхээр машин угаалгын нөгөө газрыг шинээр суйрлуулахад, шинээр барихад ер нь бол ашигтай байгаа юм байна. Ашигтай байна. За тэгвэл хоёр дахь хувилбар дээр ажиллая хэдүүлээ. Хоёр дахь. Хэрвээ хуучин угаалгын машинаа засварлуул яах вэ гэж. Засвар хийх юм бол 175,000 төгрөгийн зардал гарах юм байна. 6 дахь жилийн эцэст 80,000 төгрөгийн зардал гарах юм байна гэж. За ингээд хуучин угаалгын газраа засварлаж байгаа нөхцөлд мөнгөн гүйлгээг шинжлээд цэвэр өнөг үнцнийг тооцоолох юм бол яах вэ гэж. Тэгэхээр өнөөдөр би 175,000 гаргана. 6 дахь жилийн эцэст 80,000 гаргана. 10 жилийн хугацаанд жил бүр 45,000-ын цэвэр мөнгөн гүйлгээ бий болгоно. За эдгээрийг 10% хүүгийн хүчин зүйлээрээ үржүүлээд тооцоолох юм бол цэвэр өнөг үнцэн нь 56,405 байна. 56,405. За тэгэхээр яаж юм нэхэр хоёр төсөл хоёулаа эерэг байна. Хоёулангийн хэрэгжүүлэх боломжтой байна. Хоёулангийн хэрэгжүүлэх боломжтой байна. За гэхдээ хэрвээ аль нэг хувилбарыг сонгоо гэх юм бол бид нар аль илүү цэвэр өнөг үнцэнтэй байгаа хөрөнгө оруулалтаа сонгоно гэж. Өөрөөр хэлэх юм бол хуучин машин угаалгын газраа заснаасаа илүү их мөнгө орлого бий болох гэдэг юм гэсэн үг. Машин угаалгын газраа нураагаад шинээр барьчих юм бол мөнгө орлого нэмэгдэх юм байна. Тэр нь өөрөө 26,797. За тэгэхээр юу гэж юм нэхэр компани хуучин машин угаалгын газраа нураагаад шинэ машин угаалгын газар бариад суйрлуулчих юм бол илүү их ашиг олох боломжтой байна гэдгийг хэлээд байна гэсэн. Тэгэхээр сонголт бол ойлгомжтой. Шинэ машин угаалгын газрыг суйрлуулнаа гэдэг дээр тулж очно гэсэн үг тийм. За тэгэхээр хамгийн бага зардлын шийдвэр дээр юу гэж юм. За орлогоо шууд хамаарахгүйгээр цэвэр өнөг үнцнээс хамгийн бага нийт зардалтай хувилбарыг сонгодог гэж байна. За жишээг нь харуул гэр гэдэг компани дээр за энэ бол тавилгын компани юм байна.
хуучин хүргэлтийн машинда их засвар хийх эсвэл шинийг худалдаж авах гэсэн хоёр хувилбараас сонголт хийх шаардлагатай болсон юм байна. Капитал төсвөлтийн шийдвэр хийх гэдэг юм гэсэн. За энэ төсвөл дээр хоригдуулалтын хувь нь 10% байгаа шүү гэж. За тэгээд тухайн машинтай холбоотой мэдээлэлүүд өгсөн байна. За хуучин машинтай холбоотой их засварын зардал 4500, жил бүрийн үйл ажиллагааны зардал нь 100000, 5 жилийн дараах үлдэх үнцийн 250, одоогийн үлдэх үнцийн 9000 мэдээлэлүүд байна. За харин шинэ машин худалдаж авах юм бол авах дүн нь 21000-аар авах юм байна. Жил бүрийн үйл ажиллагааны зардал нь 6000 болох юм байна. 5 жилийн дараах үлдэх үнц нь 3000 болох юм байна гэж. За тэгэхээр хуучин болон шинэ машинтай холбоотой мэдээллүүд нь байна. За эдгээр мэдээллийг ашиглаад бид нар тооцоолыг хийнэ. Тэгэхээр нөгөө хамгийн бага зардлын шийдвэр буюу нөгөө ялгуурт аргаар л яваад байна гэсэн үг байхгүй. Бидний өмнөх жишээ чинь нөгөө нийт зардлын аргаар шийдвэр гаргацсан. Одоо нөгөө ялгуурт аргаараа шийдвэр гаргах гэдэг гэсэн үг. За тэгэхээр шинэ машин дээр цэвэр өнөө үнцнийг тооцоолоход за өнөөдөр буюу одоо 21000 гаргах юм байна. 1-5 жилийн хугацаанд жил бүр 6000-ын зардал гарах юм байна. Хуучин машины үлдэх үнц нь 9000 байгаа юм байна. 5 жилийн дараах машины үлдэх үнц нь 3000 байгаа юм байна. За эдгээрийг тооцоолох юм бол цэвэр өнөөгийн үнц нь хасах тэмдэгтээ 32883 байна. За хуучин машин дээр тооцоол хийх юм бол за өнөөдөр 4500-ын зардал гарганаа. Тэгээд 5 жилийн хугацаанд жил бүрийн үйл ажиллагааны зардал 100000 гарнаа. Хуучин машины үлдэх үнц нь 5 жилийн дараа 250 байна гэд. Цэвэр өнөө үнцнийг тооцоолоход 42255 гарсан. 42255. За тэгэхээр энэ дэр бид ялгуурт аргаар буюу хамгийн бага зардлын шийдвэрийн аргаар шийдвэр гаргана. За яаж гаргаж ийн гэхээр гэр тавилгын компани шинэ машин худалдаа авах хэрэгтэй юм аа гэж. Тэгэхээр шинэ машин худалдаа авснараа 32000-ын зардал бий болгож байна. Харин хуучин машинаа бид нэр засварлах юм бол 42000 зардал гарч байна. Илүү их зардал гарч байна. Тэгэхээр энэ зардлын зөрүү буюу энэ ялгуур нь өөрөө 9372 байна. Тэр шинэ машиныг худалдаж авснараа 9372-ын зардал хэмнэх боломжтой. Тэр зардал хэмжиж гин гэдэг бол компани ашиг нэмэгдэж гин гэсэн үг. Тэр ялгуурт аргаар шийдвэр гаргахад компани шинэ машин худалдаж авах нь ашигтай юм байна гэдэг шийдвэрийг гаргаж байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн сэдвээр эргэн уулзлаа. Түр баяртай.